Намайг Жулуунзын Хатанбаатар. Тэгээ миний аав насаараа бурхан төчлөө урлагийн байгууллагад ажиллаж. Урлагийн бүхэл төрлүүдээр өөрийгөө сорж үзсэн урлаг зориулсан хүн. Миний ээж бас урлаг зүтгэж бас өнөөдрийг хүртэл 80 шахуу насалж байгаа дээр хүртэл дуулж үзгэлэл явж байгаа. Ийм урлагийн гэрүүлээс гаралтай 1978 онд циркийн тухайланд авчид өгсөн. Ийм циркийн замнал эхлэлтэй. Тэгээд 40 гаруй жил циркээр амьсгалаад өнөөдрийг хүртэл явж байна. Ингээд Монгол Улсын циркийн дөрвөн ажилтан хадгалж болж байна. 2000 оноос хойш бас цагийн салхи өөртөө болж хуваараа бие даах ийм шаардлага зайлшгүй тохиолдож ирсэн. Энэ ч байдлаараа ер нь циркус хадгаа гэж. Зоригтой хамгийн түрүүнд өөрийнхөө нэрээр хувийн циркэнд нэрлж гарсан хүн бол би ч чадaltaй жүжигчтэй санал тавьж ингэж одоо бас өөрсдийнхөө уран бүтээлийг бий болгож 20 жилийн түүхийн бас хуудсуудыг одоо үзэж илээж зүтгэж явна. Гялалзаж яваа залуу насн дээр л амжуулж ээж циркэд өөрийнхөө хүч хөдөлмөр авьяас чадвараа зориулсан эд шид тэрний өрөөг өөж харагдах ёстой. Монголын циркчдийн авьяас чадварыг Монголын энийх 80 жил хөгжсөн их түүхийн салхийг уран бүтээлийг дэлхийд түгээх үйлсэд бас чамгүй л зүтгэцгээж байна. Энэ хүүхэд багчуудын сэтгэл зүйн хүмүүжил энэ их өргөн дэлгэр одоо газар аваад байгаа тэр гэр бүлийн хүчирхийлэл энэ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэдэг энэ бүх асуудалтай циркийн урлаг салшгүй холбоотой. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг ганц урлаг циркийн урлаг. Би 2000 оноос хувийн цирк байгуулж гүйхтэй улсын цирк хувьчлал гэдэг бол буруу юм а гэдэг байсан. Хувьчлал гэдэг бол маш хүнд сэдв, маш хэмзэг яриа. Энэ 80 жилийн циркийн түүхийг далд оруулах уу, дээш нь гарахгүй гэдэг хамгийн энэтэй маш том холбоотой асуудал. Зөвхөн байшин биш. Зөвхөн газар биш. Энэ дотор нь амьдарч байгаа, амьсгалж байгаа түмний сэтгэл зүйд дэлхийд цаашлаад Монголыг сурталчлах хамгийн том зэвсгийн нэг нь циркийн урлаг. Төр өөрөө хувьчилсан. Бидний хувь заяад юм байл үү те. Энэ их урлагийг буцаад сэргээе нэг л зам бий. Энэ бол төрийн бодлого. Би зөвхөн өдөр цирк хийгээд болоод. Урт настай удаан жаргалтай энэ урлагийг өндөрт байлгах нэг бол ерөөсөө төрийн бодлого өөр гарц байхгүй. Унган төмөр замын хөвгт. Төмөр замын хөвгтүүд хөдөлгөөнтэй, авьяастай, төмөр зам өөрөө том төмөр замтай өргөөн, хашаантай өргөөн. Хөдөлгөөнд дундсан. Бидний хөвгтүүд чирэг байлаа. Хөдөлгөөнтэй дугуундаг, усан сэлдэг, гол сэлдэг. Хичээлч гэсэн бас л чангал шүү дээ. Гэтэ яг би зөвхөн нөгөө багасаа циркөө зүүчээс бас яг тэгж хичээлдээ бас 100% шамддаг байсан. Багасаа суралцах хэрэгтэй, багасаа уян хатан байх хэрэгтэй, багасаа эр зориг суусан байх хэрэгтэй, зоримгийн, шийдэмгийн тэр олон зарчмуудыг чинь биеийг бэлтгэх гэж багаас нь хүмүүжүүлдэг. Миний хүүхдүүд ч гэсэн бас аяндаа өөрсдөө цирк дагчдаг юм байна. Хүчээр цирк хийлгэж тэгсэн юм байхгүй. Тэгэд өөрсдөө циркийн амьдралд аяндаа хөглөгддөг юм байна. Миний том хүү ч одоо бас тэр 90 онд цаг хэцүү байх үед ч одоо циркийн манежинд ээждэг. Гээжийн гэсэн дотор л цирк дотор тоглож ялаа. Одоо гоч үрсэн залуу байна. Охин одоо цирк хийж байна. Хятад циркийн сургуульд сурсан хамгийн анхны хүүхэд баг юм. 80 жил өгсөн циркийн энэ их арвин урын санд зөвлөлтийн л нөлөө байсан болохоос биш өөр орны, өөр барууны Америкийн тэр Солонгос хятадын школ сургуульд манад байсангүй. Зүгээр яг би охиноо заавал хятад сурахыг сургана гэж хичээсэн. Тэрэндээ амжилтанд хүрсэн. Одоо хүү охин хоёр хоёулаа циркийн тоглолт юмд орохоос гадна бас циркийн гадаад харилцааны асуудал Монголыг олон улсын циркэд бас танилцуулахын албанд бас хоёулаа зүтгэж байгаа. Энэ урлагийн өндөр түвшинд нэргээд бүтэн бүхэл төрөл нь оршсон ийм цирктэй болох юмсаа гэдэг л мөрөөдөл. Энэ Монголын циркийн урлаг 80 жил хөгжиж байгаа энэ их олон жилийн нөрөх хөдөлмөр, энэ их олон ахмадуудын бидэнд өвлүүлсэн, үлдээсэн Монголын энэ газар шороон дээр цирк гэдэг дэлхийн агуу урлагийг үрийг тарьсан энэ
ахмад буурлууд өнөөдрийн цирк хийж байгаа энэ залуучууд ирээдүйд цирк хийх хүсэл мөрөөдөлтэй залуучуудын итгэл үнэмшил энэ олон жилийн мөрөөдлийг бид дэлхийн дэвжээнд дээр аваач чадсанараа бид бас бахархууштай. Тэгээд 80 жилийнхаа түүхэнд барьж байгаа бэлэг. Ер нь нийтдээ Монголын циркийн урлагийн үзэгчид, жүжигчид 10-аад удаа Монте Карлогийн наадамд орсон байдаг. Монте Карло бол циркчдийн олимп. Бид бол 3 удаа очиж оролцохдоо 3 удаа тусгай шагнал, 2 удаа хөрөл хэлэлцэх шагналж. Тэгэхээр циркийн урлагийн гол амин сүнс нь циркийн урлагийн нүүр царай, циркийн урлагийн хөшиг аль ялгч юм байна.